Йоо! Кидроптай хамтран болж байгаа. Бичлгүүдийн дараагийн дугаар тавтамаар л. Тэгээд ер нь бол өнөөдөр яах гэж байгаа вэ гэхээр өнөөдөр болонгот би сарын өмнө нэг том гивэ оруулжсэн бол энэ удаа дахиад гивэ оруулах гэж бодож байна. Тэгээд гивэтэй дугаар тавтамаар. Kidrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үзсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь бол $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Энд чинь оронгууд миний giveaway харагдж байна. Ер нь бол өмнө нээсэн байсан giveaway-үүд. Тэгээд ер нь бол энэчнээс нээж явж байгаа том giveaway-д оруулъя гэд тэд нар иш орцсон байгаа. За ер нь бол томууд нь үлдсэн байна. Энэ гэхдээ задрах хөрн бол мэдээд өгцөн байгаа, ойртсон байгаа. Тэгээд эдгээр л та нар орох боломжтой байгаа. Тэгээд тэрнээс гадна дахиад шинэ хий гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийн энэ giveaway-д ерөнхийдөө одоо 200 хүнээр дүүрнэ гэж байгаа боловч ер нь бол 200-аас цөөх хүнээр дүүрдэг. Одоо жишээ нь энэ 94 хүн giveaway-д орсон байгаа. Тэгэхээр чинь 106 хүн дээр giveaway задрах ёстой бол 92 хүн дутуу гэж байгаа бол энэ 94 хүн нийтдээ 108 хүний хэмжээний депозит хийгээд орсон гэсэн. Тэгээ ер нь бол энэ чинь 200 хүрэхээс өмнө ер нь бол дүүрчтэй. Тэгээ дүүрчингүүтээ 24 цаг тоолж байгаа задарчтай. Тэрийг бол ер нь бол мэддэг болцсон байгаа ах гэж бодож байна. За тэгээ яагаад би юм хямдхан ер нь бол те giveaway-үүд ер нь бол өдөр болгоо нээсэн дээрвэ гэж бодсон бэ гэвэл анзаархад одоо энэ том giveaway-д одоо монголчууд нэг тийм те мань бол нэг тийм $10 giveaway одоо депозит хийж байгаа хүмүүсийн би бол цөөхөн гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр юусгүй бол би та нарыг л авчаасаа гэж бодож байгаа. Тэгээд гол нь гадаадууд харж ангуудаа энэ giveaway хэсэг рүү оронгуудаа одоо ингээл том үнийн дүнтэй те $2000 giveaway байна. Ившээ азаа үзчихгээд гадаадууд орох сонирхолтой байгаа юм байлээ. Тэгээд яалчгүй бид нар тэгэл монголчууд цөөхгүүдээ дээрээс нь манай цаг хөөг хэцүү штэ. Гадаадууд болонгууд зодоод ер нь бол giveaway авчиж магадгүй гэж бодсон. Тэгээд тийм болохоор жижигхэн giveaway гээд тэрийг стримэн дээр giveaway зарснаа зарлаад тэнгуут стримэн дээр үзсэн хүмүүс нь ороод гээд тэг өдөртөн задлах юм бол гадаад орох боломж олохгүй гэж манай итгэж байгаа юм. Одоо тэгээд энэ жижигхэн giveaway дээр тодорхой болох байх. Тэгээд ер нь бол ийм наадмын инээрээ бас кейснүүд гарцсан байлаа. Тэгээд бас ийм event кейснүүд нь солигдсон байлаа. Завар одоо giveaway хайт байлаа. Окей. Би архинд орчих уу? Яач юу? Бэж та би сэдэр задлаа. 8500 би талын алдчих юм уу те? Come on, give me something good. Тэгээд премиум кейснүүд жоохон хол явбал зүгээр юм байлаа. Премиум кейснүүд окей, энэ ч бол дараг мэдээж юм болчлаа. Премиум кейснүүд жоохон хол байвал зүгээр санагдсан. Ягаад гэвэл амар их мөнгөөр тоглож байгаа болохоор нөгөө юу тий алдах магадлалч угаас их гэхдээ нэг хожихтой амар томор хождог болохоор тэгээ манай угаасаа олон тоглож чадахгүй болохоор бас премиум кейснээс жоохон зайгаа бариад арай жоохон тэ нэг $200-300 кейснүүдээр тоглолт дээр одоо юу тий мань нэг $3000-$4000 баланстай байл. Магадгүй чи юу тий $300 тоглож байл мань бол юу тий $30 кейснээс бол Монголд ч байгаа. Тэгсэн дээр санагдсан. Нэггүй удаа дараалж чадахгүй нэгтэй юм байл. Зөндөө олон хутга бэлэнэд гівэ хийж тийм өгсөн бодолтой болохоор манай кейс зарлаа. За л хэдийн нь $15,000 болсон байгаа юм. Гэхдээ саяын wild autos-ыг хийгээд ганцхан хүнд wild autos нэг гадаадд маань wild autos хүсдэггүй байгаа болохоор тэ нэг тоглоход царайлаг тиймэрхүү утганууд ер нь гівэ хийсэн бодлоо. Та нар ийм бэлий дуртай болов. Манд тэгээ та эсвэл комментэн дээр дуртай бэлийгээ ч юм уу биччихвэл гоё байна. Мань болгоо жоохон мотоклоун дург болохоор надад онцгой санагдав. Мань бол энэ удаа ингийн вид болгоод мотоклоун бол хийхгүй. Сайн арай урсус слаптер болгоо хэрэгжиж байна. M9 bayonet. I think that's very good skin. Black laminate тэгээд угаасаа цагаас юм барьж байна. The factory нь юу юм. За нэг том нь дайж энийг зарж гаад wild auto-саа зарж гаад дахиад нэг сонголттой болоод үзье. Дүүлээ $6,000 дахиад тоглолч. Арай өөр юм 80 гарч ирэх ч юм байна те. Тийм ээ. Дөрвийг дэжлэх юм байна. Тэгээ бас giveaway чи надад нэг баадан сүлжтэй өлтөй юм унчаасаа гэж бас би өнөө хөрчил байна да. Окей, wild auto-саа унгаачлаа.
Flip fade бол бас гоё лээ. Let's go chat. Нэгэ дахиад зараад дахиад 4 нээч. 4 нээж амжихгүй нэ 3 нээч. Okay. That cookies are good. That fades are good. I mean. За тэгээд ер нь бол бас хүмүүс бол $2 ер нь бол байвал зүгээр юм шиг байлаа энэ тэргээд ер нь бол манай тиймэрхүү коммент харсан. Тэ угаасаа заавал $10 мотор гэж тийм битлэх албагүй шүү дээ. $10 байвал тэл хүмүүс хүн $10 депозит хийчихэд ялгаагүй үед орчлон гол нь $2 депозит хийж байгаа хүмүүст нь олонгууд нээлттэй байсан бас зүгээр юм байлаа. Заавал 10-аар гээл хийж гарч байгаа те $10 депозит чадахгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Мань гэсэн бас те скингүү байсан үед нөө байсан. Тийм болохоор бүгдэнд $2 хийгээл тэгчиж гэж бодсон. Тэгэхээр 1200 төгрөг үзье. Аль бол цөөхөн хурдан задарч байвал зүгээр өстэй. За 1500 дээр л байна л та яг. За тэгээ ингээд томьёогоор бодох юм бол те 1500 үрждэг нь $2 гэхээр чинь $3000 депозит хийсэн тохиолдолд гівээ задарна. Тэгэхээр яач томьёо зөв байж 750-ыг 4-өөр чир чинь 3000 өстэй. Тэгээ юу юм бэ? Окей. За ихний гівээ 1500-ны дараа задарна. Тэгэхээр 1500 хүний дараач байх албагүй те. Ер нь хэд $3,000 депозит орж ирэх юм бол задарна гэсэн үг. За энэ ч бол кукри биш flip knife хийчээ. Окей. Энэ болонгод хамаагүй үнэтэй энэ чи жинкнээс 2000 байвал болох байх. Бөө. 2000 болохгүй нэ 2296. Окей 2696. Окей. За энэ app boom надад нэг гоё place гэж санагдахгүй байгаа. Би энэ бас те арай нэг гайгүй $493 бас slaughter байв. Окей, I think that's good. Энэ бол царайлыг тарьж надад бол. Одоо маань угаасаа улаан лодотоогоос эсвэл улаан скин надад таалагдаад байгаа бах. Maybe. Нөгөө томьёогоороо бодох юм бол 500 үрждэг нь 5. Ватанд 2 хэр чинь 1260 болох байх яг. Бөө. Тэгээ ер нь 5 4 жүлээл ер нь орж ирсэн мөнгөөр нь л задарт ил юм байна л да. Тэгээ энэ ч нөгөө сайт руу хүмүүс мөнгөө хийгээд зарим нь аваад гарч байгаа болохоор тэгээд сайт бас ашигтай ажиллана шүү дээ. Яг л тийм юм чи. Хэдүүлээ энэ сайт хөөе ч мэддэг болоод шүү. Inheritance маань хийх шаардлага байна уу? Inheritance чинь ч байгаа шүү дээ. Бодохгүй задрахж байгаа inheritance байгаа field test inheritance. За энэ хоёр нь орцсон байгаа юм чи эдрийгээ зараад дахиад тоглоод өөрийг нээч. За одоо ганц гоё chunky те 2000 авцсан скин долларын скин авчвал гоё. Team case ямар case байх вэ гэвэл би магадгүй Emerald-аас олж магадгүй бах. Come on. 15-ыг задлахад надад хэдүүлдэх нөө. Oh, that's jam. Okay, nice profit. Тэгтээ мен чамаа giveaway хийх боломжтой жалгатай агш. Butterfly нунаач. Яа, өөрөө тоглолцсон бол giveaway гэж уулын тоглож иж одоо. Ooh, those are nice. Karambit fade, that's nice. Then the case хартад. Okay, that looks good. Энэ чинээсээ case хартанда ич. Тэгээд бас энэ AK ичвэл юу гэж бодож байна. X-ray чи амар үнэтэй скин штэ. Оо, Factory Fuel Injector бас гоё лээ. За энэ чинь $800 жинтэй ойролцоол байгаа. Оо 25-аар хэсгээд хийхэд болох бах таа. Окей. За тэгээд үлдсэн баадас нь одоо манд лимитнэд байгааг мань харчих ингээд. Үлдсэн баадас нь 3900 байгаа юм байна. Тэгээд 3900 бол мань өдөр болгоо стримээр ер нь бол жижигэн гівээ тэгээд тусчээ гэсэн бодол байна. За тэгээд энэ бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө нэг сардаа нэг удаа юмхүү том гівээ ер нь бичлэгт орж байгаа юм байна. Тэгээд ойролцоогоор мань 6 сар орчим хамтан жаашин гэдгээр хэлсэн болохоор тэгээд 6 сард 6 удаа том гівээ явах юм байна. Тэгээд тус бүр нь ер нь ойролцоогоор $70,000 орчим долларын. Тэгээд өдөр болгон баг стрим болгон дээр ч юм уу эсвэл бичлэг болгон дээр 100 орчим долларын гівээ нэмээ явж байгаа шүү. За. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа дүр баяртай. See ya.